туршлагаа хуваалцсан яриа хамтарсан гүйлтээр манай Elite Runners клубын тамирчин хэд холын марафон гүйлтийн спортын дэд мастер Батцүрэн өөрийн туршлагаа хуваалцсанаа. Гүйлтэн тохиромжтой пүүз ямар пүүз вэ гэж байгаа байхгүй. Одоо өвөл гүөхөд тохиромжтой пүүз бол Gore-Tex те хальтрахгүй. Тэгээд нөгөө трейл пүүз болохоор ардгар уултай бас хальтраад байхгүй. Зөөлхөн уултай болохоор гадаа цементэн дээр гүгээдсэн ч бас нүдэдсэн ч бас тийм ачаал өгөөд байхгүй. Алдаа гаргадаг тохиолдол их байдаг. Тэр юу гэхээр хатуу уултай уулын гүйлтийн пүүзтэй энэ засмал зам дээр нүдэд идэх байхгүй. Тэнгүүтэл чи ингээ шилбэн дээр ингээ ирэх ачаал нэгсээд тэгээ шилб бүтлөө за болд юм уу дөө гэж шантраад болчдөг байхгүй те. Хүмүүс тэгж буруу үйлдэл гаргадаг. Тийм болохоор засмал зам дээр гүвэл зөөлөн уултай пүүзтэй би гүөх хэрэгтэй байна гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Ууланд гүвэл уулын хатуултай гүйлтийн пүүзтэй гүйж болно шүү дээ. Тий. Гадаа гэхээр тодорхой тий. Нэг бол ууланд гүн, нэг бол хүрээлэнд гүн, тий. Аль болох утаа багтаа гүйлтийн талбайгаар гүн. Хоёр дахь нь болохоор дотор гүн. Нэг бол зааланд гүн, нэг бол гүйлтийн зам дээр гүн, трэдмил дээр гүн, тий. Ковид үеэр бид нар чинь бүр гэртээ бүр 21 км 10 км-ээр гүйдэг гэсэн. Тий. Тэрнээс болоод ер нь бол заал мааланд гүйх бол асуудалгүй байсан. Зааланд гүйхээр эхэндээ нэг жоохон тойрог нэг жоохон ингэж жижигхэн санагдаад байгаа мөртлөө тэгж байгаа дасчтэй. Одоо гэхээр эхлээд гүйх газраа сайн сонгох хэрэгтэй. Одоо жишээлбэл би бол амгаланд амьдардаг мөртлөө банк хүрээлэн дээр ирж гүйдэг байхгүй юу? Тэгэхээр хүрээлэн надаа амгаланд гүйснээс илүү амар байдаг байхгүй юу? Амгаланд гүйхээр ингэ за гэрээсээ гараад машин зам гарна ингээд хүмүүс хүн амт яваад юм жижиг явгууны зам дээр ингээд хүмүүс ингээд сүлжиж явна. Тэгж гүйх надад жоохон стресстэй санагддаг. Зарим үедээ хордон гүйх ёстой нөгөө тэ баалтахгүй гүйх ёстой байдаг болохоор хүрээлэнд илүү амар байдаг. Одоо нэрээ сүүлийн үед би Рио парк дээр гүйгээд байгаа. Рио парк манай ажлаас ойрхон 1 км. Хүрээлэн бол манай ажлаас ойрхон 2 км тиймэрхүү байгаа. За тэгээд өвлийн гүйлт ер нь гүйлтээ хийхин тулд эхлээд хоолоо сайн зохицуулах хэрэгтэй. Гүүхийн өмнөх хоол, гүүж явахдаа хоол, гүүж дуусны дараах хоол гэдэг эдгээр бас айгүй чухал. Таны дараагийн гүйлтийн бэлтгэлийн сэргэлт мэргэлтэнд хоол бол айгүй чухал. За тэгээ гүүхээс өмнө ямар хоол идэх вэ гэхлээр аль болох нүрс сустай тийм хоол идвэл зүгээр. Тэгээд 1-2 цагийн өмнө хоол идсэн байх хэрэгтэй. Усаа бас сайн уусан байх хэрэгтэй. Гүйж жаад усаа багдуулаад гараа авчих юм бол гүйж явахдаа ядарчдаг байхгүй юу? Ер нь бол 5 км тутамд нэг 2-3 балга гэдэг байхгүй юу? 20 минут тутамд 2-3 балга уух хэрэгтэй гэдэг ер нь бол. Тэгээ энэ бол айгүй дажгүй сав байхгүй. Энийг уучаад дараа нь энэ дотор нэг халуус хийгээд карманда хийгээ гарчингол гүйж явах чинь чи явандаа ингээ хөрнө штэ. Ингээ бүлээн болчихно. Тэнгүүтэл уучдаг байхгүй. Тэгээ ус уухаар ингээ гой сэргээд тэгээ буцаад ингээ гүйлтэндээ ордог. Тийм болохоор усаа яг тааруулж гарах хэрэгтэй. Тэгээд хурцуул энэ CU, GSM-с ороод ингээ жоохон дулаацуулаад бүлээцүүлээд авчдаг. Тэгэхгүй бол өвөл бол хүүтэн юм ууж болохгүй. Тэгээ гүйж явахдаа болохоор бид нэр юм нүүрс устай энэний одоо энэ цинкрин их уудаг. Нүүрс ус. Энэ бол ер нь тэр чигээрээ л нүүрс ус. Энерги гэсэн үг байхгүй тий. Энэ Моринигагийн инжелигийн нэрийг уудаг. Ер нь бол бүх марафончид ер нь бол инжелээ уудаг шүү дээ. Тий. Одоо Монголд энэ юу байгаа нь сайн дэлгэрсэн байгаа нь инжелээ Моринигагийн инжелээ байгаа байхгүй юу? Тий. Тэгээ янз янзын инжелинууд байна уу дэлхийд даяар марафончид ашиглаж байгаа. Тий. Энэ желийг болохоор бид ороод хурдан шингэдэг байхгүй юу? Тийм тэгээ нөгөө ямар залхиур ерөөсөө асуудалгүй. Гэс ус шиг ингээл залхирчдаг болохоо гүүж явах ингээ замдаа ингээ бид нар чинь ингээ хатуу юм сникерс эдэн мэдэн гэж бодлаа штэ. Хурдан гүүж яхад тийм эрүүний булчингаа ингээ давхар ингээ ажиллах чи айгу хэцүү байдаг байхгүй. Бас ингээ давхар ингээ жоохон ядруулах гэдэг байхгүй. Тийм болохоор энэ жилийн амар байдیں۔ Гүйлтийн дараа аль болох хурдан ингээд хоол идэх хэрэгтэй. Тийм махан хоол, уурлаг хоол идэх хэрэгтэй. Тэгжиж булчин чинь хурдан сэргэн. Булчин хурдан сэргэхээр ядралт чинь бага байна гэсэн үг байхгүй.
Энэ өвөл гүйж яхад ер нь ханаа томоноос их сэргийлэх хэрэгтэй. Дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Тийм. Өвөл одоо гүйж яхта хувцаа хитрхи зузаан хувцлаж болохгүй. Яа тэгэхээр хувц чинь зузаан байх юм бол халууцаад хөлрөөд тэгээ хувц чинь ноорчин. Тэгээ хувц чинь ноорчвол ингээд явандаа ингээд гадна талаас ингээд хөлдөөд эхэлчихдэг байхгүй. Тэгээ тийм болохоор хувцаа яг тааруулах гүйх хэрэгтэй. Ер нь бол ингэдэг юм байл л дээ. Би одоо 2 дахь цамцтай алхахад гадаа 2 дахь цамцтай алхахад гайгүй дулаахан байна шүү дээ. Тэгвэл би гүүхтэй 1 дахь цамцтай гүйдэж юм. Яагаад тэгэхээр гүүхээр хүн биеийн дулаанаа ингээд өндөрсгдөг байхгүй юу? За тэгээд гүйлтийн зай болон хурдаа зөв сонгох хэрэгтэй, зөв төлөвлөх хэрэгтэй. За би одоо жишээлбэл өнөөдөр багш 10 км-ийг гүүгээрээ гээд даалгавар өгөх юм бол би гараад за энэ 1500 3000 м-ийн тойрогоор 2 удаа тойроход 2 удаа тойроход 10 км болох юм байна да гэх тэ. Тэгэж сайн төлөвлөж байгаа гарахгүй бол тэгээ шууд одоо би ингээд уул руу ингээд гүүгээ хусдаг. Тэшээгээ нэг 10 км яваа цаана дахиад нэг 10 км үлдчихдэг ч юм уу. Дахиад нэг 5 км үлдчихдэг ч юм уу те. Тэгвэл миний нөгөө авч явсан халуун ус мус те жели мели дуусчин. Тэгэх юм бол тэгээ хүүтэнд ууланд уух юмгүй идэх юмгүй болчвол тэгээ энерги чинь дуусаад тэгээ жоохон ядардаг байхгүй. За тэгээ ядраад тэгээ за тэгээ ингээд daarаад за тэгээ daarаад тэгээ ингээд цаашаа явна шүү дээ. Одоо би жишээлбэл Google Map-ийг их ашигладаг л та. Google Map-ээр яг ингээд километрээс хараа. За ингээд явчихад яг ингээд тэдэн километр болчих юм байна гэд. Тий. За тэгээ гүйлтийнхаа хурдыг зөв сонгох хэрэгтэй гэж. За багш өнөөдөр жишээлбэл надад 10 км гүүгээрээ гэдэг даалгавар өглөөхөд би одоо гарангуутаа шууд тэгээ 5 км-ийнхаа хурдаар госчих юм бол цаана дахиад 5 км үлдчихэж штэ надаа. Тэ. Эсвэл нэг 5 км ийшээ явцдаг. Дахиад 5 км тэр нөгөө заавал гүүх ёстой, гүйж харих ёстой байдаг те. Нөгөө зам нь дуусаагүй байдаг. Эрч хүчин дуусчдаг. Тэ. Тиймэрхүү юм болдог байхгүй. Хацар болон хуруу хайрлалтаас маш сайн сэргийлэх хэрэгтэй. Жишээлбэл миний хацар бол нэлээд төрүүлээд даачдаг байхгүй юу. Хацраа би их хайруулдаг байсан. Тэгээ одоо ер нь сүүлийн үед энэ хацар хайрлалтаа бафаар бол яаж байгаа. Ер нь бол зарим хүмүүс бас нөгөө янз янзаар яадаг л та бас нарны тосмоос нөгөө 50-тай тосмоос түрхчдэг. Тэнгүүтэл нөгөө хацар хайрдаг байхгүй юу. Гэхдээ ер нь хамгийн зөв сонголт бол баф байдаг. Өвөл гүйж яхад баф 5-аас 10 км тутамд бафаа ингээд хуурайгаар солиод байх юм бол ер нь бол гайгүй. Өвөл гүйхэд ер нь нэг хамгийн эрсдэлтэй юм хөлтөлтөөс бүгдээрээ маш сайн сэргийлэх хэрэгтэй. Нэгдүгээрт хүүтэнд гүөх, хоёрдугаарт чихтэй газар гүөх, эсвэл чихтэй хувцастай гүөх, гуравдугаарт хүүтэнд гүйж агаад дахиад хүүтийн муух. Тэр муу. За дөрөвдүгээрт энэ дөрөв дэх бол маш хамгийн хүчтэй хүчин зүйл. Энэ юу гэхээр салхи. Тэ? Зүгээр 10 хэмийн хүүтэнг салхи 20 болгодог байхгүй юу? Тийм. 3 дахин хүүтрүүлдэг гэж ярьдаг байхгүй юу? За, тийм болохоор бүгдээрээ гүйж явахдаа нэмгэн мөртлөө салхины хамгаалалттай тийм хальс өмсдөг. Тийм. Тэр бол гүйлтэнд маш идэхэн байдаг нэмгэн тэгээ хөдөлгөөн хязгаарлахгүй тэгсэн мөртлөө салхинаас ингээ хамгаалчихна. Тий. Тэгээ дулааны чинь бас жоохон гоё барьж өгдөг байхгүй юу? Тийм болохоор тийм салхины хамгаалалттай цамц эсвэл хальс мэлс өмсөж явах зүгээр. Одоос нөгөө сүүлийн үед base layer гэж гараад ирсэн шүү дээ, тий. Ууланд алхахад хүртэл дотоороо өмсдөг base layer гэдэг. За тэр base layer-ээ өмсчин. Тэгээ гадуур нь гүйлтийнхаа өмдөг өмсчин. Тэгээ fleece цамц гэж байна. Fleece цамц гэдэг чинь нөгөө нэг жоохон өстэй цамц гэсэн үг шүү дээ, тий. Өстэй цамцаа өмсөн. Тэгээ салхины куртгээ өмснө. Эсвэл нөгөө бас нэмгэн мөртлөө олон давхар хувцалж болно, тий. Тэгээд халууцаад ах юм бол ингэ дашаагаар овчдөг байхгүй цамцаа. Тэгэхээр амар байдаг. За тэгээ бүр хүүтэнд гүйх юм бол өвдгөндөө өвдөвч гүйдэг. 18 хэмээс доош градус битгий гүгээрэй гэсэн тийм зөвлөгөө өгд юм байлээ. Манай багч гэсэн ер нь бол 20 градусаас доош юун дээр битгий гүү гэж хэлдэг. Өдрийн дулаан цагаар гүйж байгаарай гэж хэлдэг. За ер нь бол тэгээ энэ нөгөө Америкийн сургуулийн гаргасан судалгаан дээрс болохоор хасах 27-оос доош температур хасах 27-оос доош гэхээр хасах 30 35 хасах 40 мөч болоо явна шүү дээ. Тийм градуст хүн гүүхлээрээ 30 минутаас илүү гүүхэд өвдөг мөвдөгтэй
өвдөг ямар нэгэн үе мөч чи ингээд өвдөж эхэлдэг гэж байгаа байхгүй. Ингээ хуучин бэртэлчин сэдэрч эхэлдэг гэж байгаа. Тийм болохоор хасах 30-аас доош градуст 30 минутаас илүү гүгээд хэрэггүй гэж байгаа байхгүй. Тэ. Манай монголчин бас хүүтэн шүү дээ. Гэхдээ ер нь бол хувцаа тааруулаад гүйж болно. Тэрийг бол үгүйсэхгүй. Гэхдээ аминдаа хайртай хүмүүстэй нэг хүүтэнд бол гүйхгүй байх хэрэгтэй. За бид нар бас одоо манай элитийн тамирчид бас ингэдэг байхгүй юу? Өвөл ингээ бидний гадаа гүйх бэлтгэл жоохон багасчдаг. Тэр бэлтгэлээ бид нар ингээ заал руу оруулцдаг. За тэгээд яаж юм гэхээр өвөл гүйхтэй өвөл бол бид нар ингээ хүчний дасгал арай илүү хийдэг. 100 болоод ирэхлээр хурд руугаа бүр яараа хурдан гүйлтэндээ бид нар анхаарлаа хандуулдаг. Өвөл болохоор хүчний бэлтгэлээ сайн хийдэг. Яагаад тэгэхээр энэ булчингууд чинь ер нь ингээ чанга байх юм бол ер нь урт наслана гэж ярьдаг штэ. Булчин чинь чанга байх юм бол өвөл хурдан гүйсэн ч бэртэл авахгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт булчин чанга байх юм бол та эрүүл байна. За ихэнх хүмүүс нэг өвдөлчлөө гэж өвдөлтэй ингээл тэгээд идэв штэ. Тэр юунаас болж байгаа? Булчин суул байгаа байхгүй юу? Ер нь ихэнхтэй. Тэг. Энэ булчингууд чи яг ингээд энэ үе мүе ингээд бүх үетэй ингээ холбоотой байдаг байхгүй. Тийм болохоор булчин чанга байх юм бол та ингээ хазгай гисгсэн ч те энэ хазгай гисгсэн ч ингээд тэр чинь ингээд нэг бэртэл аваад байхгүй. Тий. Гүйлтэнд бол булчин чухал. Та нар гэхдээ марафончдыг бас хараад ингээ гайхаж магадгүй те. Энэ марафонч амар турхай юм шүү дээ. Яаж эдгээр чинь ингээ гүйдэг байна гэж бодож магадгүй те. Тийм турхай харагдж байгаа гэсэн тэд нар маш хүчтэй байдаг. Тийм маш булчинлаг шүрмслэг байдаг. Ойрын гүйлтийн тамирчид юм бол угаасаа булчинлаг шүү дээ. Одоо тэр Үсэйн Болт чинь айгүй тийм гоё биетэй шүү дээ. Том биетэй гоё булчинлаг тий. Тийм болохоор булчин маш чухал. За өвлийг өөрөөсөө та нар боломжл гэж харах хэрэгтэй. Өвөл бол ингээ хүчний бэлтгэлээ хийх, гоё бие гоё болох энэ бол боломж юм байна гэж харах хэрэгтэй. Тий. Өвөл заавч одоо жишээлбэл бид нар 7 өнөختөө 6 удаа 100-аа бол гадаа гүйдэг бол өвөл бол нэг 4 удаа ч юм уу гадаа гүйдэг, 3 удаа ч юм уу те. Ер нь бол гүйж эхэлж байгаа хүмүүс ч те. Тийм болохоор нэг за 2 удаа гадаа гүйгээд 2 удаа дотор гүйдэг ч юм уу, 1 удаа гадаа гүйгээд 2 удаа дотор бэлтгэл хийдэг ч юм уу те. Сүүлийн үед одоо энэ CrossFit-гээ гараад ирсэн те. Энэ бол бас айгүй гоё булчингаа чангалах гоё юу вэ л шүү. Энэ CrossFit энэ гүйлтийн чинь юутай ер нь зөгцохоор тийм бүх гой булчингууд ингээд жигд чангалдаг бүх дасгалыг хийдэг. Бас юу манай багш бол биднэрт бас сэлэлтийг бас айгүй сайн санал болгодог. Та нар бид нар ингээд жил бүтэн жил хүж байгаа дундаа 1 сар амардаг байхгүй юу? 1 сар амарч ингээд гой сэргэлт авдаг байхгүй юу? Тэр үед та нар ингээд форма алдахгүй тулд ингээд сэлж байгаарэ гэж багш сэлж бас болно шүү гэж багш маань бас зөвлөдөг. Тийм болохоор сэлэлт бас айгүй чухал. Ер нь тэгээд ер нь фитнесээр хичээлсэн ч болно шүү дээ. Гоё булчингаа чангалахын тулд те. Хүнд ер нь гүйлтэнд ер нь хэрэггүй булчин гэж байдаггүй. Тий. Одоо энэ бүксний булчин, энэ шагаан дээр байдаг жижигхэн булчин хүртэл амар хэрэгтэй. Тий. Энэ бүксний булчин, нурууны булчин, энэ гуйны дээд булчин, доод булчин, шилбэний гэдэг ер нь хэрэггүй булчин байхгүй. Гүгт ингээ бүх булчин ашиглагддаг. Саяхан би ингээ гүйсэн чи ингээ энэ гуйны том булчин, ирээн булчин жоохон өвдөд тахгүй юу? Хурдан жоохон удаан гүйж байгаа л огцом ингээ хурдааны мөнгөлөөр өвдөд тахгүй. Тэр би гайхаад энэ одоо яагаад ингээ өвдөд байгаа юм бол тэг. Тэгээ ингээ судалж үзээд ингээ багшаас ингээ асуусан чинь бабу наадах чи ингээ энэ бүксний булчин энэ 50 дээр бас ийм нэг булчин байна шүрмэс. Тэг. Энэ булчин хүртэл айгүй хэрэгтэй. Наадах чи ингээ суларсан байна. Наатаа чангалчвал ингээ зүгээр болчихно гэж байгаа байхгүй. Тэг. Тийм болохоор хэрэггүй булчин гэж юусоо байхгүй. Гүйлтэнд бүх булчин ашиглагдана. Бүх булчингаа чангалах хэрэгтэй. Тэгэхээр би жоохон бахтай нэг юм чулуун дээр ингээ нуруугаараа унцсан. Тэгээ нэг үеийн жоохон эвгүй болсон байхгүй. Тэгээд ачаал авахаар л ингээ нуруу өвдөд иддэг. Тэрийг гэхдээ би яаж зохицуулдаг вэ гэхээр нурууны дасгал хийдэг. Тэ. Нэг бол та бас 7 өнөختөө нэг удаа ууланд алхасчих хэрэгтэй. Эсвэл ууланд гүйцчих хэрэгтэй. Тэ. Ууланд ингээ гүйхлээр нурууны чинь булчин аягүй сайн чангардаг байхгүй. Нурууны чинь булчин чанга байвал тий гайгүй. Ер нь л нэг өвдөд тахгүй. Тий. Бас тэгшгэн дээр гүйх юм бол та нэг 7 өнөختөө бас нэг 2 удаа нурууны дасгал хийчдэг байх. Тий. Нэг удаа ч юм уу тий. Нэг удаа л хийхдээ баг зүгээр болно дөө. Тий. Нурууны булчин чанга байх юм бол ер нь нуруу өвдөхгүй. Ер нь эхэлж байгаа хүн бол
ерөөсөө тийм хурдан гүгээд хэрэггүй. Аль болох өөр зөөлөн зон 2 дээр гүөх хэрэгтэй. Тэгээд ер нь бол нүүрс ус нэх бас хэрэглээд хэрэггүй. Аль болох өөр ингээд зөөлөн гүөхэр чинь энерги баг зарцуулдаг байхгүй. Энерги баг зарцуулна. Тэгээд шаталт их явуулдаг байхгүй. Тэг өөхөө их шатааж ийн гэсэн үг байхгүй. Энерги баг зарцуулна. Энерги баг зарцуулж байгаа болохоор нүүрс ус бас нэх хэрэггүй. Тий. Тийм болохоор зөөлөн гүйлт хийх хэрэгтэй. Тий. Нэг баг 3 жилийн өмнө би нэг бэлтгэл аваад тэгээд нөгөө нэг кроссфитэд явахгүй юу? Жохон булчингуудыг хангалах гад. Тэгсэн чинь кроссфит явсан чинь кроссфитийн залуучуудтай нэг өргөөл дахиад зингээ нэмэл ахгүй. За би чинь бас адилхан залуу хүн байна да гэж. Адилхан яг өргөсний нөгөө яваадсан чинь миний нороо хөрчтэй. Юу болоо гэсэн. Яалцгүй тийм нөгөө өөрөө илүү зингээр ерөөсөө дасгал хийж болохгүй юм байлээ. Одоо тап 2 бол тийм. Яг ингээд арай тийм баг зингээр тааруулж хийх хэрэгтэй юм л. Тэгэх юм бол юм тийм. Булчин нөгөө илүү ачаал аваа тэг чангарч байгаа байхгүй. Тэнгүүтэл наадах чинь бас өвдөж байгаа байхгүй. Тийм. Ерөөсөө л ингээ амьдралын хэв маяг чинь ингээ тийм тэр чигээр өөрчлөгднө л гэсэн. Тэгээ одоо манай клубээс та бүхэн анзаарсан бол 2 янзын бэлтгэл явж байгаа заалны нэгт 3 дахь өдөр эрчимжүүлсэн бэлтгэлгээд тэр бол төлбөртэй гүйлтийн тодорхой хэмжээний туршлагатай нэлээ өндөр хэмжээний ачаал авах боломжтой тийм гүйгчнэр бол төлбөр төлөөд нэгт 3 дахь өдрийн өглөө 5:30-аас 7-гийн хооронд бэлтгэл хамрагдах боломжтой байна. Шинэ гүйгчнэр болоод 2 дахь 4 дахь өглөө спортын төв ордны А зааланд арай ачаал багтаа гүйлтийн суур ойлголт мэдлэг практикуудыг яг өөрийн биеэр хийж суралцах ийм бэлтгэл явж байгаа. Тэгээд 7 хоногийн 1-р, 2-р, 3-р, 4-р өдөр хичээлчээ 5 дахь буюу 5 дахьтаа амарчаад хагас сайн бүтэн сайндаа дараагийн бэлтгэлээ дандаа гадаа хийнэ. Ийм байдлаар энэ өвлийн саруудад явж байгаа. Тэгэхээр манайхан тэнд оролцож болно. 2 дахь 4 дахь өглөө спортын төв ордны А зааланд үн төлбөргүй. 1 дахь 3 дахь нь бол төлбөртэй. 1 дахь 3 дахь нь бол гэхдээ нөгөө анхны шатныхан зориулаагүй шүү дээ. Тийм. Маш өндөр ачаалттай. Тийм бэлтгэл байгаа. Юу юм? Түрүүн хэлсэн нөгөө нэг 4 шалтгаан. Чихтэй орчин, чихтэй хувцас, хүйтэн уух юм, хүйтэн температур, тэгээ салхи. Энэ дөрвөө сайн анхаарч байх хэрэгтэй. Тэгээд ер нь бол гайгүй. Энэ дөрөв хэрвээ ингээ 2 нь нэгдэх юм бол 3 нь нэгдэх юм бол дуусаа. Тий. Үхэлтч хүргэж маргадаг. Яг үнэ. Юу их хэрэгтэй. Баатар бол дах бол ингээд өөрийгөө ингээд шахаж чаддаг хүн байгаа байхгүй. Би болохоор надад болохоор арай өөрөөр нөлөөсөн. Яаж гэхээр актив ран ингээд клубд би анх ороод тэнгуүтэл чинь нөгөө айгуу гоё тийм гүйдэг хүмүүс уур амьсгалд орчиж байгаа байхгүй. Тэгэл ингээд нэгнээ хөөргөөл ингээд гүүгээл идэв байхгүй. Энэ гүйцлийг үлээ. За би гүйгээ. Тэнд уулзаа гүүхүү. За тгий гэж. Тийм орчин айгуу нөлөөлдөг. Гэхдээ тийм гоё орчинд орсон болсон болохоор нөгөө бас нөгөө бүр гүйлтээ бүр нөгөө зогсоож чадаагүй багхан ч гэсэн ингээд нөгөө гүйлтээ бүр хайчихгүй шиг ингээд яваад тэгж байгаад энэ шилбэ зүгээр болгож ирсэн. Тийм. Би анх уулын гүйлтийн пүүцтэй нөгөө Tempesta гэдэг нөгөө Ла Спортио нэг бас уулын гүйлтийн загвар байдаг штеп. Тэрийг авчаал үйлчингөө хуссан байхгүй. Тэгсээ чи яг нэг 2 сар гээл цагаан сар өнгөрөөл шилб жоохон өвдөөл эхэлтийн. За энэ чи яаж байгаа вэ гээл. Тэгэл нөх хүүт ус мосонд дүрж байгаа. Тэгэл өвдөлт нь гайгүй болчихгоотл дахиж гүүгээл гусаадсан чи харин бүр сүүл рүүгээ бүр гიშгээр бүр эвгүй болоод. Тэгэл яалтч ингээд ачаалла багсагчаал яасан лээ. Тэр үед би угаасаа нөгөө сонирхогч байсан болохоор ачаалла бүр багсагсан. Тэгээд нэг 7 хоног л ачаалла багссан. Тэгэл гайг болчихсон.